та бүхэндээ бас шинэ 7 хоногийн мэндийг хүргье. 2025 оны Улсын их хурлын ээлж чуулган эхлээд явж байна. Арчсан намын бүлэг өнөөдөр бас хуралдлаа. Тодорхой асуудлуудаар нэгдүгээрт нь эдийн засаг, макро эдийн засаг, гадаад эдийн засгийн орчны нөхцөл байдлын асуудлаар Арчсан намын дарга тэргуун шадар сайд, эдийн засгийн хөгжлийн сайд, ган төмөр сайд болоод тухайн сайд нар бас тодорхой мэдээллүүдийг Арчсан намын бүлгийн гишүүдэд хаалттайгаар өгсөн. Мөн Алтан гэрэл Улсын их хурлын гишүүн Хувил зүйн сайд, Алтан гэрэл бас сүүлийн үед болж байгаа хөл мэдээллийн хэрэгжүүлэлтээ бас холбогдож байгаа. Тодорхой асуудлуудаар бас салтаа мэдээллүүдийг бас өгсөн. Нэмээд бас Улсын их хурлын гишүүн Жаргалан бас ардчилсан хувьсгалын үн цэнийг бууруулж байгаа асуудлаар зэрэг хойлоодод бас нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Ардчилсан хувьсгалын үн цэнийг одоо бүдгэрүүлэх бодлого болсон гэж явагдаж байгаа гэдэг үүднээс бас хоёрын өргөн барьж байгаа хоёрын төслийн танилцуулга хийгдэж бас манай зарим гишүүд тодорхой асуудлуудаар тэр тусмаа Монгол улсад сүүлийн үед нийгмийн халамжийн асуудал, халамж дахиад дээрэс нь төсвийн хэтрэл томрлын асуудал сонгуулийн хуультай хэрхэн холбогдож сонгогчийг ард иргэдийн саналыг төсвийн мөнгөөр төрийн мөнгөөр ирэх баригчид худалдаж авдаг болж байгаа энэ хуулийн зүйл заалт цорхогийн талаар бас байр сууриа илэрхийлж энэ дээр бас тодорхой ажлыг хэсэг гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг саналаар зарим гишүүд бас ингээ байр сууриа илэрхийлж мэдээлэл хийснийг та бүхэндээ бас дуулгая. Тэгээд манай гишүүд бас нэмж мэдээлэл хийгээд та бүхэнд тодорхой асуудлуудаар асуултуудаар бас засгийн нөхцөл байдал бол бас бүгдээр бас мэдээлэлтэй байгаа. Маш өндөр хэмжээний том хэмжээний тэлэлттэй төсвийг баталчихсан. Сүүлийн одоо үндсэндээ 6-7 жилийн хугацаанд төсвөөрчсөн. Эдгээр нь зөвхөн уул уурхаан бараа бүтээгдэхүүний өсөлтөөр зөвхөн өнөөдөр үүсэж байгаа энэ Америкийн нэгдсэн улсаас гаралтай нийтийн холбоотой хэдэд улсын эрэлт буурч байгаа, нүүрсний эрэлт худалдаа авалт өн буурч байгаа гэдэг асуудал энэ бол зөвхөн өнөөдрийн асуудал биш, одоо шинээр үүссэн нөхцөл байдал биш. 2004 оны 11-р сарын 5-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болж дүн гарсан. Буюу Трамп гэдэг 24 оны Трамп гэдэг хүн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгэхэд Монгол улсын төсөв батлагдаагүй байсан. Төсөв батлагдаад дахиад шинэ төсөв өргөн баригдаад ерөнхийлөгч хориг тавиад төсөв батлагдсан тав хүн мэдж байгаа. Тэгэхээр одоо яригдж байгаа эдийн засгийн энэ нөхцөл байдал, гадаад шок гэж байгаа нөхцөл өнгөрсөн оны төсөв хэлэлцэгдэж яхад аль хэдийн бий болчихсон бид нар хэд өөдрөг төсөв баталж байна гэдэг дээр Арчсан намын бүлэг бол эмэл байр суурьтай байсан. Энэ бол эрх баригчдын бас тодорхой хэмжээний алдаатай олон жил явж ирсэн алдаатай бодлогын үргэлжил өнөөдөр идэрч байна гэдэг ийм байр суурьудтай байгаа. Тэгэхээр манай гишүүд бас тодорхой мэдээллийг нэмж өгөөд бусад та бүхэнд байгаа бусад цагийн асуудлуудаас хариулъя. Жаргалан гишүүн нөгөө хоёрын төсөлд тоолоотой гэж. За, чуулганы завсарлагаанаар Улсын их хурлд Арчсан намын бүлгийн гишүүд бол хөдөө орон нутаг дүүргүүд дээр ажиллаж иргэд сонгогчдын бас байр суурийг сонсож одоо хуулийн хэрэгжилтийн талаараас мэдээллүүдийг өгч ажилласан. За, энэ хүрээнд бол одоо иргэдийн хамгийн ихээр ярьж байгаа зүйл бол үнийн өсөлттэй холбоотой асуудлууд байгаа даа. Үүнтэй холбоотойгоор ч гэсэндээ одоо эдийн засгийн хөгжлийн сайд ган төмөр дарга өнөөдөр бас мэдээллүүд өглөө. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн талаар, за энэ инфляц өсөж байгаа шалтгааны талаар, за төсвийн орлого бас буурж байгаа талаар бас тодорхой мэдээллүүдийг бол одоо Арчсан намын бүлгийн гишүүд таалтайгаар өглөө. За үүн дээр ганц хоёр тоо баримт дуртахад инфляц бол одоо 9.6% болчиход байгаа. 2 оронтой тоонд хүрэхэд бол ойрхон байна. За өнөөдрийн байдлаар төсвийн орлого бол өмнөх жилийн мөн үетэй харьцуулах юм бол 23%-аар бас тасарсан байгаа даа. Гэвчлэн ерөнхийдөө бол энэ хавар бол одоо эдийн засгийн нөхцөл байдал бас харьцангуй хөндөрч магадгүй гэсэн зүйлүүд яригдж байна. За тэгвэл үүнтэй холбоотойгоор Арчсан намын гол одоо үзэл санаа, үзэл баримтал байр суурь болоход эдийн засгийн эрхчлөлийг баталгаажуулах, за тэр дундаа бол одоо бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр бас хийгдэж байгаа ажлуудын асуудлыг бас бид нар хэлцлээ. За тэр дунд бол одоо хөгжлийн яамнаас бол хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг бол одоо өргөн барихаар бэлтгэж байгаа. За мөн төр хувийн хэмжлэгийн түншлэгийн тухай хуулийн асуудал дээр бас тодорхой саналуудыг бэлэн болгоцсон байж байгаа. За мөн одоо өнөөдрийн бүлгийн хурал дээр бол Арчсан намын бүлгээс татврын багц хуулийн талаар бүлэг дотор ажлын хэсэг байгуулж ажиллах бас нэг шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл Арчсан нам бол цаашид энэ бизнесийн орчныг сайжруулахын, татврын дарамтыг багасгах, улмаар одоо энэ эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бол одоо тууштай
санаачлалуудыг гаргана гэдэг зүйл дээр бол бид бол бас санал нэгдлээ гэж хэлж болох юм аа. За тэгээд үүнээс гадна Арслан намын бас маш чухал үзэл санааны нэг болох одоо энэ хүний эрх хэрэгчлөөг баталгаажуулах, хамгаалах асуудлаараас одоо сүүлийн өдрүүдэд үүсэж байгаа нөхцөлөд хууль зүйн алтан мэдээллүүдийг авлаа. За үүн дээр бол бүлгийн гишүүд ямар байр суурийг илэрхийлсэн бэ гэхлээр Арслан үндсэн хуулиар баталгаажсан хүний холбоотой асуудал дээр Арслан намын бүлгийн байр суурь. За үүн дээр бол бид бол одоо цаг ямагт одоо хэвлэлийн хэрэгчлөөг үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөний төлөө бол тэнцээрийн ирсэн юм аа. За тэгээд энэ дээр бол бид нар бол одоо ийм хатуу байр суурийг илэрхийлж байгаа чухалаа гэдэг зүйлийг бас ярьлаа. За мөн цаашлаад энэ 7 хоногийн Улсын хурлын хуваарьд багтсан амтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг Амарланбаатар гишүүн хийсэн. За миний хувьд болохоор үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаарх бас танилцуулгыг бол хийлээ. За тэгээд энэ хаврын чуулганаар бол маш олон чухал хуулийн төслүүд бол хилцэгдээд явна. За тэр болгон дээр бол Арслан нам бол бас өөрийнхөө үзэл санаа үзэл баримтлалын хүрээнд байр сууриа бас нэгтгээд нэгдсэн байдалтайгаар одоо энэ чуулганы оролдоод оролцоно гэсэн ийм байр суурьтай байгаа. Нэмээд нэг мэдээлэл өгөхөд энэ 7 хоногт бүгд найрамдах Хятад ард улс, Монгол улс хоёрын хоорондох хил холболтын цэг буюу гашуун сухатын хил холболтын цэгийн асуудлаарх үргэлжилсэн бас хилцээрийн төслүүд явж байгаа, процесс явж байгаа. Энэний нэлээд төгсгөлийн шат буюу хилцээрийг улсын хурлаар сойрхон батлах энэ тогтоолын төсөл энэ 7 хоногт улсын хурлаар байгаа. Бас туван сайд болоод эдийн засгийн хөгжлийн сайдын зүгээс энэ асуудлаар бас танилцуулга хийгдэж Арслан намын бүлгийн гишүүд бас санал хураалт явуулсан. Арслан намын бүлгийн гишүүдийн санал хураалтаар бүлгийн байр суурийн хувьд энэ төслийг нэгдсэн байр суурь гарсныг бас ингээд асуулт байвал хариулъя. Асуулт байна. За ICC-ийн юмнаас асуулт байна. Ардчлалын индекс бол гол үзүүлэлтүүд нь унаад манайх автократ дэглэмтэй 6 орны тоонд орсон. За парламентын цэцгэлтэй яг энэ манай улсад энэ үүрэг хэр хортой вэ? Энэ дээр одоо засгийн газар ямар шийдвэр гаргах ёстой гэж Арслан намын бүлэг үзэж байгаа. Нэг хоёрдугаарт ардчсан намын үзэл санаа үнэт зүйл бол энэ хүний эрх үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хамгаалах. За цаашлаад хэвлэн нийтлэх хэрэгчлөөг хамгаалах байдаг. Гэтэл одоо сүүлийн үеүүд болж байгаа энэ өдрүүд бол үндсэн хуулиар олгогдсон энэ эрхүүд бол ноцтойгоор зөрчигдөж байна. Өнөөдөр Алтан гэр сайдын мэдээллийг та бүхэн хамтдаа сонссоо. Яг ямар мэдээлэл өгсөн бэ? За ямар асуултууд хариулж, ямар шийдвэрт хүрэхээр нэгдсэн бэ? За олон асуудлууд үндсэндээ давхцаж байгаа гэж байгаа мөртлөө энэ өдөр хоорондоо ингэж уялдаа жишээн дээр олон улсын байгууллагаас ардчлалын индекс Монгол улс өрөөдөж дөрөөдөж байна гэдэг олон улсын мэдээ нөгөө талд нь манай дотоодод болж байгаа энэ хүний эрх хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой энэ хомигдмал байдал ер нь энэ өнгөрсөн хугацаанд эрх мэргэжтэй эсрэг гарсан одоо бүхий л зүйлийг хэн нэг нь шал өөр сэдвэр чамаагүй буруутай олж дүүжилдэг тэрний ах дүү хамаатан садна ажилтан хэн байна хүний холбож хэвлэлээр гарч иж дүүжилдэг нэг юм сурмаг арга барилтай болчихсон. Энэ бүгд өөрөө тэр хэвлэлийн эрх чөлөө хомигдоход энэ бүгд өөрөө олон улсын мэргэжлийн байгууллагын зүгээс Монгол улсыг хүний эрх чөлөө хомигдож байгаа хаагчдын хүний эрхийн байдал бас нэлээд голчилсан байна лээ. Тэгэхээр энэ бүгд өөрөө нөхцөл байдал хаанаас хаашаа явж байгааг зүг чигийг биднэрт ингэж зааж байна. Тэгэхээр яг энэ талд бас үзэл санааны хувьд үзэл баримтлал зогсоор ирсэн байнга зогсох ёстой ардчилсан намын хувьд бид нэр одоо энэ асуудал дээр бас одоо байр суурь болоод энийг улс төрийн шийдвэр олон зүйл төр улам тодор анхаарч ажиллах шаардлагатай болсныг л бас харуулж байна. Гэхдээ энэний цаана нөгөө талд үзэл байдлыг мэдж байгаа ардчилсан нам өөрөө цөөнх мөртлөө эрх баригчийн нэм байр суурин дээр байгаа. Энэ бүгд өөрөө бас энэ Монголын ардчлалыг хэврэгшүүлэхэд бас тодорхой болж байгаа гэдгийг одоо үүсэхгүй байх бас аргагүй. Нэг юм дээр үед авилгалын асуудлаар ярьж нэг баахан хүний хэвлэл мэдээлэл баахан дүүжилж явсан сүүлд нэг өмдний төлөөгөр хэрэгт хийдэг шиг л юм. Яг одоо хэвлэл мэдээллийг амыг боох бодлого энэ цаана явж байна. Тэгээд боохын тулд ярьж байгаа хэлж байгаа хуулийн байгууллага
ямар нэгэн хэрэгээр хамаагүй бусан ч хамаагүй нэг зүйлээр холбогдуулж хэрэгт одоо холбохыг хүсдэг энэ арга барил үйлчлсээр байгаа гэдэг нэг ийм л дүр төрх харагдчихэв. Процессыг харахад өөр ийм том асуудал ярьж явснаа өмдний төлөөр энэ үйл явц давтагдах гэдэг нүүлгсэн ийм л байр суурь байгаа. Энэ дээр бас улсын хурлын хүний эрхийн дэтороо гахалж ажиллаж байгаа манай Эрдэнэт гишүүн бас тайлбар хийх баха. За болсон хэрэг явдал 3 сарын 18-ны өглөө ийм үйл явдал боллоо гэд. За ингээд өмнөөс хойш хууль зүйн 2 удаа мэдээлэл хийсэн, цагдаагийн ерхий газараас бас хэд удаа мэдээлэл хийсэн байдаг. Тэгэхээр олон улсын жишээлбэл жишгээр beyond reasonable doubt буюу хөдөлшгүй нотлох хоригдох гэсэн ойлголт байдаг. Яг гэхээр цагдаагийн ерхий газар үйл ажиллагаагаа хуулийн дагуу явууллаа гэхэд хэрвээ хэн нэгэн хүнийг буруутгаж байгаа бол тодорхой хуулийн зүйл заалтыг ингэж ишлэж яг тодорхой зүйл дээр одоо буруутгах ч юм уу нөхцөл байдлын талаар ярина гэхээс биш олон янзын аргументууд дэвшүүлчихсэн. За үүнтэй холбогдуулаад цаг хугацааны байдлын хувьд одоо яаж үйлдэлсэн бэ гэхээр тухайн үйл явдал болохоос 5-6 хоногийн өмнө тухайн одоо Норгийн залуучууд сонгуультай холбоотой чухал мэдээлэл бүхий баримтад нэвтрүүлэг кино хийж байгаа гэсэн мэдээлэл гарчихсан. Ингээд нийгэм тодорхой хэмжээний эрэлт үүсгэсэн байж тал энэ үйл явдал болсон. Тэгэхээр иргэдийн хардах хэрэг ус байна. За тэгэд энэ хэрэг дээр бол 6-7 янзын өөрөөр аргументуудыг субъектууд дэвшүүлсэн. Тэгэхээр эн чинь одоо нэг болохоор одоо үндэсний аюулгүй байдал занал хийсэн, нэг болохоор цахим мөрөгтэй тоглоом, нэг болохоор хувь хүний нууцыг задруулсан, нэг болохоор бусдыг амь насаа хорлоход нөлөөсөн ч гэдэг юм. Ингээд маш олон зүйл залбууд явцсан нь төрүүлсэн байх гэхээр ерөөсөө энэ чинь нэг тийм яллах сэтгэл зүйтэй асуудал хандаад байгаа юм биш үү? Энийний цаад зорилго нь бол энэ одоо хэвлэн нийт хэрэгтэй хамаарал бүхий юм биш үү гэдэг ийм хардталт иргэдийн дунд явсан. Тэгээ бид чөлөөт орон за яагаад нэг удаа иргэд дээр биш өмнө нь бас болсон үйл явдлууд дээр нийгэм төлөөлөл шуугиан тэгдэс үйл явдлууд явсан. За тэгэд энэний ард дээр энийг шууд одоо улс төрийн одоо байршилд одоо ашиглах говьлох ч юм уу зорилгоор ийм кампанид ажлууд явагдсан. Тухайлбал сошиал медиа дээр ч болон хэвлэл мэдээллээр яг ижил төрлийн агуулга бүхий контентуудыг өөрөөр гарчгаар гаргах ч гэдэг юм уу. Энэ эргээд бол шууд энэ хүмүүсийн асуудал энэ бол хуулийн асуудал биш юм байна. Цаана болох юм бол одоо уул уурхай болон энэ тодорхой хэмжээний компани аж ахуйн нэгжүүдийн томоохон асуудал юм байна гэдэг ойлголтыг нийгэм төрүүлэх гэж явсан. Тэгэхээр энэ дээр бол яг одоо хууль зүйн байнгын ороо хуралдаж за хэлцэх асуудлынхаа 6 дугаар зүйл дээр энэ асуудлаар хууль зүйн сайдаас хууль зүйн дотоод хэргийн сайдраас бас тодруулга авах гэж байна. Тэгэхээр ер нь бол Монгол улсад үндсэн хуулийн дээр аливаа хүнийг шүүхээр эцэслэгдэн гин буруутай тогтоогдоогүй байхад түүнийг яллаж болохгүй гэсэн нийтлэг зарчим үйлчилж явах ёстой. Тэгэхгүй одоо хэвлэл мэдээллээр дуйлын шуугиантай юм болгоны өмнө асуудал тодорхой болоогүй байхад цагдаагийн байгууллагч тэр за мэдээллийн байгууллага болон хувь хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлээд шүүх байгууллагаас өмнө нийгмээрээ яллах энэ хандлага газар авсан. Энэ нь эргээд ямар хортой вэ гэхээр шүүхийн бие даасан хараат бус шийдвэр гаргалтанд хүртэл нөлөөлөх ийм хортой зүй тогтолтой байгаа. Тэм учраас энэ нөхцөл байдал ч гэсэн цаашлаад Монгол улсын энэ одоо нэрх чөлөөний индексийг ухраахад нөлөөлж байгаа нэг хүчин зүйлсийн нэг болж байгаа юм аа. Тэм учраас бидний зүгээс бол ардсан нам болвол ардсан намын бүлэг болвол энэ дээр бол маш нухацтай тодорхой тал талын байр суурьуудыг авч нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт энэ хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл нийтлэг эрх чөлөө үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөний асуудал байгаа. За нөгөө талдаа бол хүнийг гин буруутай шүүхээр эцэстэн тогтоогдоогүй байхад гин тэрэгтэн мэтээр зарлаж байгаа орилбол процессыг шууд одоо улс төрийн маягаар тайлбарлах нөхцөл байдал гаргаж байгаа нь өөрөө эрсдэлтэй зүйл байгаа маа. Тийм учраас бид энэ дээр сэтгэл хөдлөлөөр биш, эрүүл сарвал ухаанаар хандах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. За гişүүд бас зарим зүйл дээр нэмээд хариулаарай. За арчилсан намын хувьд бид нэр үзэл баримтлал дүрм одоо бүхий зүйлээрээ бид нэр хүний эрх чөлөөний талд байна гэдгийг байнга тунхагладаг. Арчилсан намын төлөөллийн аливаа олонхын шийдвэрүүд энэ хугацаанд ирсэн мэдээж тодорхой бас зарим тохиолдлуудад бас тодорхой байр суурьуд гişүүд бас илэрхийлэх зүйлүүд бас байдаг баг. Сая одоо энэ хүний эрхтэй холбоотой тэр тусмаа хөл мэдээлэл эрх чөлөөтэй холбоотой арчилсан
За гишүүн энэ салбарыг хариуцж байгаа асуудал бас ингээд үүсэж асуудал бид нар сая мэдээллүүдийг авлаа. Ингээд тодорхой байр суурь, тодорхой мэдээллүүдийг өгж мэдээж одоо хууль зүйн байнгын хорон дээр бас энэ хурал нээлттэй явагдана 14 цагаас гэсэн одоо эхлэх баг. Тэгэхээр энэ бүгд дээр бас байр суурьудыг нэгтгэх шаардлагатай болвол үнэхээр манахаас томилогдож гарсан гишүүн, томилогдож гарсан хууль зүйн сайдтай хүний эрх хязгаарласан асуудал гарвал өөрөө ч би ер нь одоо жишээ нь улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн гэдэг алтан гэрэл сайдын хувьд өөрөө илэрхийлдэг. Гэхдээ яг асуудал буруу зөв үү алтан гэрэл сайдын хувьд яг асуудал яаж хандсан бэ гэдэг дээр бол тодорхой дүгнэлт хийхэд бас ярт байна гэдгийг бас хэлье. Хоёрдугаарт нь төсвийн тодтголтой холбоотой бид нар өнөөдөр зүгээр эдийн засгийн нөхцөл байдлын мэдээллүүдийг сонссон төсвийн тодтголтой холбоотой тийм арс намын бүлэг дээр тодорхой санал хураалт бол явагдаагүй. Зүгээр тодорхой гишүүдийн зүгээс ер нь яралтайгаар төсвийг тодтох ёстой гэдэг байр суурьтай. Яагаад гэвэл одоо төсөв чинь батлагдсан 25-ны төсөв чинь хуулийн хүрээнд одоо худалдаа авах одоо тендерийн агентлагууд чинь энэ бүх тендерүүдийг зарлаад тодорхой компаниуд шалгараад ажил явуулсны дараа цаг алдаад төсвийг тодтохвол дахиад баахан шүүхтэр баахан ажлууд очино. Тийм учраас энэ төсвийг яаралтай шаардлагатай тодтох хэмжээнд асуудал очисон. Төсвийг тодтоход төсвийн тодтолтыг засгийн газар өргөн барих ёстой гэдэг байр суурийг бас нэлээд олон гишүүд бас илэрхийлдгийг бас хэлээ. За төгсгөлд нь лодо самбуу гишүүний асуудал. Дахиад яг лодо самбуу гишүүний асуудал бол үнэхээр за тэр лодо самбуу гишүүн ямар санал гаргаад баланкан дээр хэдэн гар гишүүн гар үсгэж зурж байгаа бол энэ асуудлаас яагаад улсын их хурлын гишүүн байр суурь илэрхийлсний төлөө эрх баригчид зохион байгуулалттайгаар маш өргөн фронтоор тэр гишүүний хувийн асуудал, хувьсгалын асуудал бүгд рүү дайрж байгаа юм байна. Энэ чинь л бидний хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө уг нь нэг болсны хуулиар хамгаалагдсан гишүүн ухаантай юм байдаг. Эрх чөлөөний асуудлууд олон улсын байгууллагууд ардчлалаас ухарч байгаа орн гэж дүр билех нэг л тохиол. Хүн санал гаргасны яагаад нийгмээр дүүжлэх гэж зохион байгуулалтаа амьддаг ахуй байдлаас нэхлээд мөрдөж энэ бүх зүйлийг хийж байгаа. Энэ чинь нөхцөл байдал хаанаас хаашаа яваад байгааг Монгол улсад нөгөө ардчил гэдэг зүйл чинь ямар одоо хэврэгшиж ямар юм үнэт зүйл, бат бөх зүйл болж хувраагүй байгаа. Энийг эрх баригчид зохион байгуулалттайгаар кийж улам сурамгаа дадамгаа болж ирснээр нэг жишээ. Ийм л нөхцөл байдлууд одоо энэ төвшөнд ингэж очисон. Тэгээд манай гишүүд нэмээд хариулах байх. За эхний асуудал дээр би бол ингэж харж байгаа. Саяны Норог сайттай холбоотой асуудал бол хууль зүйн сайдын асуудал гэхээс илүүтэй цагдаагийн ерөнхий газар тэгээ цагдаагийн байгууллага бас хойшлуулшгүй ажиллагаа аваад тийм хэрэгжүүл. Тэгэхээр хэдийгээр ардсан намаас сонгогдсон одоо улсын хурлын гишүүн хууль зүйн яамны сайдаар томилогдсон боловч цагдаагийн ерөнхий газар болоод одоо энэ харьяа байгууллагуудад бол ерөөс за тэрийг бол би сая бол одоо бүлгийн албан орол дээр бол одоо шүүмжлэлээ алтан гэрэл сайдыг хэрв үнэхээр галыг нь аваад энэ салбарт тийм реформ хийхийг зорж байгаа бол хүний нөөцтэйгээ хамт ингээд өөрчлөх ёстой. Энэ системийг тэр чигээр нь задлах ёстой. Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа хийж янз бүрийн баримтчилгаа энэ төр хийсэн зөндөө олон асуудлууд гарсан. Энийг бид нар тухайн бүрэн шүүмжилжлээсэн. Тэгээд одоо ардсан намаас сонгогдсон хууль зүйн сайднаас цагдаагийн байгууллага одоо би салбарын хүн болцсон гэдэг бий болдоо. Яг үндсэндээ бол өнгөрсөн 35 жилийн түүхэнд бол энэ цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллага ер нь хууль зүйн салбарт бол маш одоо баг хийгцээ. Магадгүй тийм ч учраас Монгол улсын хөгжил ингээд хойш тагтаад байгаа. Бид нар бол одоо үнэхээр ардсан намын хувьд бол энэ дөрвтэй реформуудыг бол зайлшгүй хийж авах нэгт хоёрт бол төсөв тодтгох хэсэг тухайн асуудал дээр аль нэг намын бүлэг нь төсөв тодтохгүйгээ шийдвэр гаргахад тодтохгүй байж гэн гэсэн зүйл бас биш л дээ. Яа харахгүй тэр одоо төсвийн орлого тасалтаад мөнгөнд орж ирэхгүй байгаа нөхцөлд тодтохоос гарах байхгүй. За үүн дээр бол одоо ардсан намын гишүүдийн хувьд бол одоо нэлээд олон гишүүдийн хувьд бол бид алдагдaltaгүй төсөв батлах ёстой. Тэгээд төсвийн зардалыг аль болох бууруулах ёстой. Энэ төрийн одоо энэ данхар төрөөс татгалзах ёстой гэдэг асуудлыг бол маш тийм одоо идэвхтэйгээр илэрхийлсээр ирсэн. За тэр ч утгаараа тэгээд
энэ төсвийн асуудал дээр бол бид нар бол одоо байр суурьудаа бол тухайн бүр илэрхийлээд явна. Ер нь цаашид бид нар одоо энэ данхар төрийг тэжээсээр баах юм уу? Яаж энэ бизнесийн орчныг илүү таацаа болгох юм бэ? Одоо манай улсад үндэ бол одоо баг хувийн хвшил гэдэг ойлголт байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг энэ бол одоо бас таны 3 дахь асуудалтай холбогдож байгаа. Үнэхээр бид нар энэ хувийн хвшлийн хамгаалах, энэ хувийн хвшлийнхаа орон зайг хэлэх ийм зорилттой байгаа бол яхаарахгүй бас нэг хууль тогтоомжийн шинжилгээ хийх шаардлагатай байна. Тэгэхээр он удаан жил яригдсан тэр саяны миний дурдсан хуулийн төслүүдийг бас дэмжиж явах нь бол одоо бидний бас үүрэг гэж харж байгаа маа. Мэдээж хэрэг парламент бол хууль тогтоох байгууллага, нийт төрөнд бол одоо хууль эрх зүйн орчноо сайжруулад явах нь зүй ёсны асуудал. За дөрөвдүгээр төгсгөлийн асуудалтын дээр болохоор арчсан намын хувьд бол ямагт арчсан намын гишүүд ийм эрхчлөөтэй нээлттэй за манай намын үзэл санаа үзэл баримтлалын хувьд ч гэсэндээ ер нь бол ийм эрхчлөөг баримтлсан тийм нам за тэр утгаараа ч гэсэндээ манай гишүүд бол одоо хаач гэсэн өөрсдийнхөө байр суурийг үгийг бол айдсгүйгээр ямар нэгэн дарам шахалтанд давталгүйгээр хийлдэг. За энэ байдал бол одоо ингээд бас байсаар л байна. Тэгэхээр тэр утгаараа бол энэ дээрс бол нэг тийм болгоомжлох асуудал бол гарахгүй байх гэж бодож байна. За саяны өнөөдрийн манай энэ бүлгийн хаалттай хурал бол бас нэлээд юм ширүүн бас өөр ийм хурал боллоо. Тэгээ цаашлаад бол одоо энэ бүлэг дээр бид нар асуудлуудаа яриад бүлэг дээр бас энэ шүүмжлүүдээ ч гэсэндээ өрнүүлээд бүр ингээд явна л гэсэн юм бодол таа. За Эрдэнэт гişүн саяныхтай юм. Саяны зүйл дээр би эхний зүгээр асуултан дээр нь хэлэхэд яг бодиттой зүйлийг хэлэхэд өнөөдөр манай улсад тоон мэдээлэл дата анализ суурилсан бодлогын шийдвэрээс илүүтэй PR суурьтай сэтгэл хөдлөлд иргэдийг автаах, тарих угаах аргачлалаар олон нийтэд нөлөөлж түүн дээр үндсэн шийдвэр гаргах ийм зүйлд хамгаалж байгаа. Өнөөдөр Монгол улсад 126 гишүүнтэй парламент за ингээд засаг байлаа гэхэд нөгөө талд нь бол асар хүчтэй санхүүгээр болон эрх мэдлэр зэвсгэлсэн дэмжлэг бүхий PR-чдын баг манай улсын бодлого боловсруулах шийдвэр гаргах нөлөөлж байгаа. Энэ нь хэрэгс хэтэрч хуулийн байгууллагаас ямар үр дүн гаргуулах уу, түүнээс гарч байгаа шийдвэрүүдийг улс төрийн байдлаар яаж тайлбарлах уу гэсэн томоохон цохилтын том бүхий ажиллагаа явагдаж байгаа. Энэ нь хэтрээд ирэхээр цаашлаад үндэсний аюулгүй байдлын одоо нөхцөл байдалд нөлөөлөх төвшөнд хүрсэн. Энийг бүгдээрээ мэдж байгаа. За энэ хүний эрхийн индекс ухарж байгаагийн зэрэгцээгээр хэвлэн эрх чөлөөний индекс хойшлж байгааг та бүхэн мэдж байгаа. Хил хязгааргүй сэтгүүлчдээс жишээлбэл энэ нөхцөл байдлыг засаж хангахын тулд 5 зүйлийг хийх ёстой гэсэн. Нэгдүгээрт нь одоо энд хэлэхэд сэтгүүл зүйн салбарын чиглэлийг тодорхой болгох. Хоёрт хэвлэл мэдээллийн хараа тус байдлыг хангах. Гуравт их сурвалжийн хамгаалтыг сайжруулах. Дөрөвт өөрийгөө зохицуулах стандартыг сурталчлах. Тавт хэвлэл мэдээллийн өмчн болон санхүүжилтийн эрт тод байдлыг нэмэгдүүлэх гэж байна. Шуудхан хэлэхэд бодтоор хэлэхэд өнөөдөр энэ танхимд 20 камер байна. Энэ камер болгоны ардлын санхүүжилт яаж явж байгаа вэ? Шударгаар редакцаа одоо ингээд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаагаа явуулаад энэ эдгээр камерууд сэтгүүл зүйн үйл ажиллагааг явуулж байна уу? Эсвэл бол камернуудын ард тодорхой зорилго бүхий, зориулт бүхий санхүүжилт байна уу гэдгийг бид нар бас ил тод болгож нээлттэй болох зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас саяны ингээд та бүхэн харах юм бол зөвхөн энэ юуны асуудал биш, нооргийн асуудал биш. Өнгөрсөн хугацаанд болж байгаа нийгмийг хоёр хуваасан асуудал дээр уг асуудал руу шийдэл эрэлхийж орохоос илүүтэйгээр түүнийг ус төржүүлсэн байр суурьнаас хэн нэгнийг цовдлох гэсэн, нийгэмд яллах гэсэн тарих угаалтын үйл ажиллагаа идэвхтэй явж байгааг та нар өөрсдөө ажиглаж байгаа. Энд тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүд байгаа. Нөгөө талаас бас гадаадын улс орнуудын ч гэсэн нөлөө байхыг үгүйсэхгүй байгаа. Энэ бол мэдээллийн дайн. Тийм учраас бол бид нар энд бол хэлмээр байгаамаа. За нөгөө талаас энэ нооргийн асуудал хэвлэл нийтлэх хэрэгчлөөтэй холбоотой юм шиг боловч нөгөө талдаа бас бид энэ захин мөрөгтэй тоглоомтой холбоотой асуудлуудыг энэгээр халахвчлаад өнгөрөөж болохгүй. Энэ бол одоо Сэмүт дээр олон хүмүүс очиж байгаа. Тэгээд засгийн газрын хариуцлага бүхий алба хашиж байгаа учраас сайтыг хийснээр $500 сая гадагшаага урсж байгаа. Энд бол хүмүүс амнасаа эвгүйдэх асуудлууд байна. Тодорхой тооцоонууд байгаа. Тийм учраас бол ингээд юу гэдгийг нэг сенсацаар далимжуулаад асуудлыг ингээд хаагаад ч юм уу шалтгаан толгоонуудыг задлах зайлшгүй шаардлагатай байгаа.
Одоо ингээл бодоход бид нар утааны асуудал дээр сая сар гарны өмнө шуугж байсан бүгдээрээ мартцсан. Араас нь юу хийх вэ, яах вэ гэдэг зөв асуудалтай бид нар уус төрж болохгүй, намжрахж болохгүй. Улсын хурлын гишүүд өргөсөн тангарахтай байдаг. Энийд хамгийн гол зүйл нь мэдээж бид нар том мега төсөлч гэдэг юм уу, Монгол улсад хөрөнгө оруулалт ялангуяа 3 40 хөрөнгө оруулалтыг татах энэ зүйлийн зэрэгцээ хүний эрхийнхээ индексийг ухрааж болохгүй, хүний эрх хэрэгжүүлэндээ халдаж болохгүй гэсэн энэ хатуу зарчмыг бас бид нар баримталж байгаа. Энэ талаар ч гэсэн өнөөдөр бүлгийн хаалттай хурлын үеэр ярилцсан болно. Асуулт байна. За эдийн засгийн нөхцөл байдлын талаар төсвийн дотоод хийх нөхцөл байдал бүрдээгүй гэж зарим ажил хариуцсан хүмүүс ярьж байлаа. Энд чинь бүрдээгүй байтгаар цаг хугацаа алдаад хэтрээд явцсан байна л да. Зөвхөн өнгөрсөн 7 хоногийн бүлгийн уралдаар бид нар Монгол банкны удирдлагыг мэдээлэл сонссон. Зөвхөн тэр мэдээлэл дээр ихэд оны эхний 2 сарын байдлаар 700 гаруй сая доллараар интервенц хийчихсэн. Монгол улс чинь 4 гаруй тэрбум долларын нөөцтэй энэ чинь цэвэр нөөц нь үндсэндээ 2 тэрбум долларын нөөцийнхөө бараг талаар нь интервенц эхний 2хан сард хичээл сууж байгаа. Хэрвээ дахиад энэ байдлаар нөхцөл байдал тийм удаан биш дахиад 2 сар үргэлжлэх юм бол нөхцөл байдал энэ чигээр 2 сар үргэлжлэх юм бол Монгол улс валютын нөөцгүй болох гэж байна. Энийний цаана юу нөгөө эдийн засгийн хүндрэл биш нөө дефолтын асуудал, олон улсын валютын сангийн хөтөлбөрийн асуудал чинь бараг хаалга тогшоод бэлэн зогсож байхад төсвийн тодтголын нөхцөл байдал үүсээгүй гэдээ ярьж байгаа бол ихтгэхийн амгалан асуудлаа гэж бодож байна. За хоёрдугаар дээр ерөнхий сайдын 1 тэрбум долларын экспортоор нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх даалгавар гэж байна. Ер нь тэгээд эдийн засгийн нэг юм захиргааны аргаар даалгавар өгөөд биелждэгч бас зүйл бас биш байх л да. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь ингээд цаг үе өөрөө биднэрт энэ нөгөө нэг юм хийсч ирсэн гэдэг юм шиг. Айл өнгөрсөн оны 11 сард биднийг төсөв хэлэлцэж яхад асуудал нүрсний өн бурууд ихэлцэл бас тэрний өнгөрсөн амар. 11 сард энэ олон улсын нөхцөл байдал Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн 11 сарын 5-нд гарцсан л байсан. Бид нар тэгэхэд төсөв тэлэн нүүрсийг одоо бараг түүхэнд байгаагүй хэмжээний нүүрсийг түүхэнд байгаагүй үнээр зарна асар их хэмжээний орлого олно гээл дэврүү юм засгийнхан яриад суужсэн. Тэгэхээр нөхцөл байдал бол маш энэ өнөөдрийн нөхцөл байдал бол маш тодорхой гэдэг нь авах хэмжээ маш тодорхой гэж одоо гишүүдийн зүгээс үзэж байгаа. Өнөөдөр гэхэд манай зарим гишүүн төсвийг танах, тэр тусмаа энэ халамжийн бодлогыг танах, тэр тусмаа татаасыг хэрхэн яаж таньж болох тухай бүлэгдээр ажлын хэсэг гаргаад ажиллая гэдэг тодорхой байр суурьдыг бид ингээд нэгтгэж ажиллаж байна. За төгсгөлтөн дээр төр хувийн хвшлийн төлөвшлийн тухай ер нь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль за тэр төр хувийн хвшлийн төлөвшил үнэхээр өнөөдөр Монгол улсад хувийн хвшлийн орон зай гэдэг зүйл үнэхээр байхгүйсэн. Би бас өнгөрсөн 7 хоногт нэг байнгын хорооны уралдаар хэлжсэн. Төр болоод төртөөгөө нийлээд төрийн өмчт компани нийлээд 70% болчихсон. Үлдэж байгаа 30% нь бараг 200 мянган аж ахуй нэгжид ноогддог хувийн хвшлийн. Тэр 200 аж ахуй нэгжээс тэр топ 100-д орж байгаа аж ахуй нэгж нь нэгжүүд нь бараг дотрийн орлогын 90% бүрдүүлдэг. Тэдгээр нь бараг бүгдээрээ шахуу дийлэнх нь төрөөс лиценз авдаг, уул уурхаан лиценз авдаг, банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл авч ажилладаг харилцаа холбооны компаниуд, онцгой татвар төлдөг компаниуд, аль фи үйлдвэрлэдэг компаниуд эдгээр чинь нийлээд тэр топ 100-ийн чинь олонхыг бүрдүүлдэг. Буюу нөгөө 200 мянган аж ахуй нэгж чинь орон зай нь жилээс жилд төр болоод төрийн тусгай зөвшөөрөлд авчигдсаар л явж байгаа. Улам байхгүй болж байгаа. Энийний цаана чинь нөгөө нэг сайхан нээлттэй өрсөлдөөнд хувийн хвшил тулгуурласан олон хвшил үхий эдийн засагтаа байна гэсэн нөгөө үзэл санаа маань улам алсарч байгаа. Энэ дахиад нөгөө Монгол улс авторитар дэглэм рүү шилжиж байгаагийн нэг л зүйл заалт шүү дээ. Ягаад гэвэл том дарга нар эрх баригч нам асуудлыг шийдэж болдог, загиргаадаж болдог, нийгмийг өдөрдөж болдог, тохируулах хийж болдог. Энэ тохируулахтай арчлал бол бид нар орж байгаа гэж нэг шинж байхаа гэж бодож байна. Өөр амар асуулт байлаа. За тэгээд Евразийн хэлцээрээр нөхцөл байдлыг гамтмөр сайд бас танилцуулах гэсэн энийгээр та бүхэнд бас нэлээд дэлгэрэнгүй танилцуулгыг хийх байх. Улсын хурлаар бас энэ асуудал ороод нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ дээр бас тоонуудаар бас ярилцах олон зүйлүүд. Уг нь бол өнөөгийн нөхцөл байдал бидний ярьдаг зүйл аль болох худалдааг чөлөөтэй болгоно гэж бас өнгөрсөн хугацаанд талдаа ярьж ирсэн. Сүүлийн үеийн нөхцөл байдлыг үүсэж нөхөр дэлхийн нийтэд энэ худалдааны хоригсаад тариф татврын хамгаалалт хязгаарлалтыг дэлхийн томоохон улс орнууд бүрэн орчлоо. Тэгэхээр энэ дэлхийн нийтийн хандлага ингэж явж байхад манайх шиг ийм жижиг нээлттэй эдийн засагтай орн
шууд бүх юмыг чөлөөтэй байх нь зөв буруу юу гэдэг дээр бас нэлээд тийм нөхцөл байдлын геополитикийн гэмээр маргаа үсэж гинүү гэж би ойлгодог. Дэлхийн нийт өөрөө ингээд тариф татвар хамгаалалт гэдэг зүйл рүү Америк, Хятад одоо томоохон улсууд бүгдээр орчлоо шүү дээ. Тэгэхээр манайх одоо бүх зүйл чөлөөтэй байна гэдэг нэг юм зүйл өөрөө цаг үеийн хувьд хэр зэрэг зөв бай. Ер нь бол бодлогын хувьд аль болох хоригсаад байх ёстой гэдэг би бол бас тийм хувь хүний байр суурь. Тэгэхээр яг ажил хариуцж байгаа сайд нар нөхцөл байдал тоо баримтуудаа илүү дэлгэрэнгүй танилцуулах хаалж бодож байна. За яг өнөөдөр хурд хүрч За, хувь хүнтэй холбоотой асуудлыг өөрөөс нь тодруулах нь нэгдүгээр зөв баг. Хоёрдугаар албан ёсоор орчин намын бүлэг дээр энэ асуудал яригдаг байгаа. Тэгэхээр манай улсын хурлын дэгийн тухай хууль гэж байгаа. Тэгээд дэгийн тухай хууль дээр асуудлууд орж ирдэг зарчмууд байгаа. Тэр зарчмаараа улсын хурал дээр асуудал болж орж ирэхэд тулд бүлгээд айл намуудын бүлгүүд болон хүн намын зөвлөлөөр араас нь байнгын хороодоор хэлц хэсэг асуудал нь шийдэгдээд байнгын хорооны араас одоо хурлын чуулганаар ингэ явдаг юм журам байгаад байгаа. Тэр энэ одоо дэгийн тухай хуулийнхаа дагуу орж ирэх юм бол тухайн хувьтай холбоотой асуудал болон бусад асуудлуудаар аль алдлын байр суурийг аваад цэц болон үндсэн хуулийг хэрхэн заагдсан. За энэ эргээд улсын хурлын тухай хууль болон дэгийн тухай хуулиудаараа яаж зохицуулагдж байгаа хэрэг дээр нь төгөл тэгээд ингэ шийдвэр гаргаад явах бол. Яг одоогийн байдлаар бол энэ асуудал нь албан ёсоор орж ирээгүй байгаа учраас хувьтай холбоотой асуудал дээр би хувийн байр суурийг илэрхийлэх зохимжгүй гэж үзэж байгаа. За саяныхтай нэмээд зөвхөн зүйл хэлэхэд Цогтбаатар гишүүний асуудал энэ өөрөө нэг хувь гишүүний асуудал бас биш болоод хувирчаад байгаа юм. Яг хуулинд өөрөө улсын хурлын гишүүний хадшгүй байдал гээд хуулинд нэг үндсэн хуулиас эхлээд бичсэн байдаг. Гэтэл улсын хурлын гишүүн байхад нь халдшгүй байдлыг ярихгүйгээр шийдвэр гаргачихж байгаа нь өөрөө бас хэр зэрэг хувь зөв үндэслэлтэй вэ гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь Цогтбаатар гишүүний хувьд бид нар бас албан ёсоор биш ч гэсэн тодорхой мэдээллүүдийг авахд ямар ч байсан Цогтбаатар гишүүний хувьд албан тушаалын ашиг сонирхлоор хувийн байдлаар хандсан өөртөө авилга албан тушаал авсан ийм зүйл харах нь энэ ямарваа зүйл байхгүй байхад энэ нэг ийм үйлдэлүүд хийгдэж байгаа нь энэ өөрөө улс төрийн зорилготой арч цаана явж байгаа биш байгаадаа гэдэг бид нар маш болгоомжтой хандж байгаа. Тэрнээс бидний хувьд дээд шүүхийн шийдвэрийг тайлбарлах тийм одоо их хэмжээ хэмтэж байхгүй. Гэхдээ энэний цаана биднэрт бас хардаж үзэх олон зүйлүүд байна. Энэ хүн дээр ямарваа нэгэн хувийн ашиг сонирхол авилах хэл ахуйтай холбоотой Цогтбаатар гишүүн дээр ямарваа зүйл байхгүй байгаа гэдэг нь энэ хуулийн үйл явц хуулийн бүхэл зүйлээр тодорхойлогдож байгаа. Тэгэхээр энийг бас цаана эргэлж үзэх. Мэдээж улсын хурал дээр тодорхой асуудлууд орж ирэх үед бас барь суурь илэрхийлэх илүү дэлгэрэнгүй хууль зүйн тайлбар мэдээллүүдийг авах боломж бидний хувьд ч гэсэн бас яг та нартай адилхан яг өнөөдөр мэдээлэл мотол байна. Өнөөдөр хуралд хүрэлцэж ирсэн эрхэм сэтгүүлчдэд